Карт уншуулах чаа ингээд худлаа. Заллиад байгаа шүү дээ. Шүлжээ удшаал хүнийг хуурм их асуудал шүү дээ. Гадаад руу явуул нэгэд бас сая нэг залим байлм болох ер нь гараад байна. Нийгэмд бол залим эхлэхийн эмтгийн гаралт бол дэндүү ихсэн. Өнөөдөр сүлжээний бизнес гэн койны төлбөрлөг нь байрны заллинлэг нь те ер нь бол маш их хэмжээтэй болсон байна. Шулуугандаа ихэд дээрээсээ доошоо урал бүхэл улсад ер нь бие бинийгээ хуурч залим эхэлж штэ. Эрүүгээр хянан шийдвэрлэх тухай үүдэж өмнө дампуу хөл байна. Одоо энэ дээр нөгөө бусдын эд хөрөнгийг залилсан этгээдийг тасан сэргийлэх аргамжаа авъя. Цагдаа хорьё гэхээр ялагдчихад татагдаагүйг нь эд хөрөнгийг хураая, битүүмжилъя, хилийн хорийг тавья. Ямар ч боломж байхгүй. Яг л ялагдчихад татагдаагүй. Хизээ ялагдчихад татах нэхэр хугацаа байхгүй. Шалгаж яана, шийдвэрлэж яана л гэдэг. Инхээр яг тэр хоорон нөгөө нөхдүүд чинь гадаад руу гараа авчдаг, ийш тийшээ явчдаг, гэмтрийнхээ бол мөрийг одоо балалцдаг. Нөгөө залилсан эд хөрөнгөө үрээд дараагийнхаа үнийг заллаад эсвэл өөр хүнд шилжүүлээд явцдаг. Тэнгүүд нөгөөдүүл нь яг хуу шудраг эзэмшиж болоод анхны хүн хохироод үлддэг. Одоо ийм дампуу хөлтэй байна. Хорих хэрэгтэй л гэж би бодож байна. Үргэлжлэл байна шүү дээ. Болох шүү дээ. Дахиад заллие гэдэг шүү дээ. Ер нь хоригдсон дээр хүмүүс хохирож байгаа юм чи хоригдсон л дээр байна. Энэ гэмт этгээдүүдийг шууд цагдаа хормоор байна шүү дээ. Тэгээ цагдаа хорно гэдэг чинь дараагийн гэмтрийг үйлдэхээс одоо сэргийлж байгаа байхгүй. Над дээр нэг хэрэг байна. Анх цагдаагийн байгууллагад өргөдлөхөд 5 дахь хогч байсан. Өнөөдөр 2 жил шахуу шалгасан чинь 170 180 хогчтой болцсон байна шүү дээ. Хэрвээ тэр нөхрийг хоригдсон байсан бол өнөөдөр ийм асуудал гарахгүй байсан бохоо. Өөрөөр хэлбэл 165 он нэмж хохирохгүй байсан шүү дээ. Тэгтэл тэхгүйгээр орхицсон. Улс төрчилжсэн энэ асуудал ингэж популж болохгүй байхгүй. Жагсаал цуглаан хийгээд үзэл бодлоо илэрхийлээд ингүүд хүнийг хорлоо цаглаа гингүүт нь зөрүүлээд онц ноцтой одоо гэргүүдээр л хорно. Тэ бусад хэргийг шалгахдаа одоо хорихгүй ийм одоо эрхчин зохицуултыг боловсронгуй болгож яриад байгаа. Ингэж болохгүй шүү дээ. Өнөөдөр ягаад тэр сэжигтэн яллагдагч шүүгдэгчийн эрх ашиг ярьчаад бусдыг залливчийн, хулгайлагчийн, дээрэмчгчийн эрх ашгийг одоо яриад хохирогчийн эрх ашигт ярихгүй байгаа. Яах гэж цагдаа ороод байгаа юм хэрвээ шүү. Дахин гэмтрийг үйлдвэрлэхийн тулд нэмж хохирогчд одоо бий болохгүй тулд тийм ээ оргон зайлуулахгүй тулд одоо цагдаа орох хэрэгтэй байгаа шүү дээ. Тэгэхгүй л биш. Ер нь бол шулуугандаа ирэхэд энэ залим мэхлэгч нарыг бүгдийг хорсонж болох байхгүй юу? Энд хэн арт түмэн зургуцаад байгаа юм? Хэн цагдаа төгсөн хохирогч хэн дургуцаад байгаа юм? Хинч дургуцаагүй л байхгүй юу? Зүгээр ер нь нөгөө жагсаал цуглаан хийгээл янз янзын асуудал тавиал хүмүүсийг барилаа хорлоо гингүүт нь ер нь бол хүний эрх байна. Хүн ноцтой хэрэгээс бусад хэрэгүүдийг цагдаа орохгүй гэж попроод өнөөдөр ийм л асуудал байж байгаа. Өөрөөр хэлбэл эрх мэдлэгийн албан тушаалтангууд дарга цэрэг сайд гишүүд өөрсдөө бусдад залиулахгүй л байгаа байхгүй юу? Тийм учраас энэ зовлон ойлгохгүй, ард түмний энэ зовлон ойлгохгүй байгаа. Өнөөдөр бид хөгжлийн банкны хэргийг л яриад байгаа. Энд чинь 1.7 их 80 төгрөгийн л асуудал байхгүй. Гэтэл орон сууцны заллин хохирол чинь өөрөө хэдэн их 80-аар хэмжигдэж эхэлж байна. Өнөөдөр койны хохирогчд хичнээн их 80-аар хэмжигдэж байна. Сүлжээний бизнес хэдэн 100 саяар одоо хохиролтод тооцогдож байна. Гэхдээ тэгээд нийгэм дээр ичнээн олон их 80 төгрөгийн хохирол үүсээд энэ заллим эхлэгэмтгийн одоо улмаас үүсээд байхад энийг шийдэхин тулд яагаад бусд нь бүтэц байгуулж болдгүй. Энд чинь бүтэц байгуулснаар дагнаж шалгах гээд байгаа юм. Мөрдөгчд нь мэрэгших гээд байгаа юм. Прокурорууд нь мэрэгших гээд байгаа юм. Тусгай албатай болоод энэ дээр одоо тавих хяналт одоо урдсан сэргийлэлт мөрдөх үйл ажиллагаа сайжрах гээд байгаа байхгүй тий. Амьдрал мэдэхгүй хуулийн байгууллагын ажиллагаанд оролцдоггүй. За хий номлогчд бол ярина л да одоо юу гэх юм эрүүгүй хөл өчнөө олон зүйл ангитай байхад нэг зүйлээр ингээд байгууллагууд явж болохгүй гэж ярьдаг. Тийм биш байхгүй. Төрөл чинь энэ асуудлыг зохицуулах үүрэгтэй байхгүй. Манайд ийм туршлага зөндөө л байгаа ш. Одоо тусдаа байгууллага байгуулсан тийм ээ. Өнөөдөр авилгын хэргийг цагдаа шалгаж ялаа дараа нь авилгатай тэмцэх газар гэж байгууллаа. Одоо банк санхүүгийн асуудлыг бас шалгаж ялаа. Өөр байгууллага халбад байсан тусдаа бүтцийг чинь бий болгож байна. Болохгүй юм ерөөсөө байхгүй байхгүй юу. Гэхдээ миний энэ хэлээд байгаа санал чинь хууль тогтоомжид өөрчлөлт оруулж ижил асуудал шийдэх болохгүй. Тийм учраас улсын хурлын гишүүдэд хандаж хэлэхэд хууль тогтоомжид яаралтай өөрчлөлт оруулаач гэж хэлмээр байна.